Хэрхэн UB үйлчилгээнд явах вэ? Жолооч та UB-Cab Driver аппликейшны баруун дээд болонд байрлах түлхүүр товч дээр тарж UB-с хоол хүргэлтийн үйлчилгээг сонгон идэвхжүүлснээр танд UB-с хоол хүргэлтийн дуудлага ирэх боломжтой болно. Та хүргэлт хийхийн тулд үйлчилгээний дараалал авах шаардлагатай ба ингэснээр UB-с хүргэлтийн дуудлага нь дараалал авсан жолооч нарт эхэлж дуудагддаг гэдгийг санаарай. Тэгвэл хэрхэн үйлчилгээний дарааллыг авах вэ? Та UB-Cab Driver аппликейшны баруун доод болонд байрлах энэхүү товч дээр тарж хүргэлт хэсгээс өөрийн дараалал авах, ресторанаа сонгон хүргэлтэнд явах, өдөр болон цагаа сонгоод дарааллын эрхээ авна. Дараагаар та тухайн рестораны хүргэлт гарах бүсэд орсноор дарааллын эрхтэй нь идэвхжих болно. Таны авсан дарааллын дагуу танд хоол хүргэлтийн дуудлага орж ирэх бөгөөд дуудлагын дагуу ресторанаас хүргэлтээ авахдаа ачих товч дээр дарж QR код урамшуулах юм уу 6 оронтой кодыг оруулж хүргэлт эхлүүлэх гэдэг товчийг хүлгэснээр тухайн хүргэлт эхлэх болно. Мөн та UB-с захиалга цонхноос таны атсан бүх захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Харин та захиалгаа хүргэж өгснийхэн дараа хэрэглэгчээс мөн адил QR код юм уу 6 оронтой кодыг авч оруулснаар таны захиалга амжилттай хүргэгдэж дуусах юм. Та UB-с захиалга цонхонд байгаа бүх захиалга хүргэсний дараа аяллаа дуусгах боломжтой болно.